Дэлхийд гайхагдах Монгол авьяасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. Ингээд охид бүсгүүчүүд болон шүүгчдийн тэр тусмаа дэгийн лагер дээр очсон төсөөллийг идэвхжүүлсэн гэж. Тэр модыг асааж өгсөн нэгэн залуу тун удахгүй тайзнаа гарч ирэх гэж байгаамаа. Дахиж хэр олон бүсгүүчүүдийн зүрхийг догдлуулахыг анхаарал төвөр таашгүй. 162 дугаартай оролцогч баяр сайхан байна. Шилдэг 32 оролцогчийн нэг усанд маш их баяртай байгаа. Тэгээд тэр үеийн сандрал бол маш их байсан. Яг чук ахтаа тайзан дээр тэгж дуулна гэж бол би хэзээ ч юусч бодоогүй. Тэнцэн гэдгээ яг сонсчод хэсэг одоо шоконд орсон гэж хэлж байна. Яг дугаарыг гараад үдснээс хойш дэмжиж эхэлж байна. Урлагийн болохыг бол багасаас үнэхээр их хүсч мөрөддөг байсан. Ялангуяа ингэж тайзан дээр гарахыг. Энэ хүн ер нь өөрөө дандаа зүг бодолтой зүг явж байгаа болохоор ирээдүйн амьдралд нь гэсэн би итгэлтэй. Аз жаргал гэдэг бол мэдээж аливаа нэгэн бол илэг бүтэн инээдхөөр ойр байсалтай. Тийм. Аав үсэн болохоор ахал юмны даа. Нэгдүгээр ангид ордог жил салсан гэдэг. Тэмээдээ шалтгаантай л байсан баг. Багш нь тэгжсэн яана энэ одоо бүр амар битгэрчлээ гэд. Багш нь бас нөгөө таньдаг байхгүй найзсан. Тэр бодол нь л тэгэл хоёр хүүхдээ хэд эцэг юм. Царай харуулт гомсон гэж эмхтэй хүмүүдэж боддог баг. Тэр тэгж боддог болоо л өдөө хүртэл ганцаар явж байгаа. Хүнээс тутгааргүй өсгөж гисэн сайхан ээж минь байна. Над бол гомдлоод тахдаг тийм шаардлага бол байхгүй л. Ээжийн хүн таньда маш их хайртай. Хүн таныхаа төлөө энэ тайзан дээр өөрийгөө бусдад таниулаа харуулах болно. Сайн аав, сайн хань болж чадна. Итгэдэг. Сэтгэл татам симпатичны залуу баяр сайхныг өгтөж авцгаая. Цаавихэн таныхаа залуунаас амьдралын учран болж алаагүрчин энд ирчээ гэр бүлийн зурган дээр баярхаар үгүй болсон Church would be
Үнэхээр босч ирээд алга ташмаар босоод алга таш болно шүү дээ үзэгчтэй. Үнэхээр гоё санагдсан бол үнэхээр сайхан санагдсан бол Сая хэн босвоо? үнэхээр дотн санагдсан бол баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Гоё байлаа. Яг боссон шигээ дахиад босоод хооч. Сайхан байлаа. Ямар гоё юм бэ? Гоё. Ягаад ингэж би биэндээ хайр бэлгэж болохгүй гэж тийм үстэй. Сайхан байлаа. Үзүүлээд өглөө. Аних гоё гүнзгий амьсгаа хамраараа удаа. Амраа удаа. Сайхан байлаа, гоё байлаа. Маш сайхан хөхтэй дуу байна. Өмнө нь ерөөсөө би сонсож байгаагүй юм байна. Тэгээд зүгээр одоо төрж байгаа сэтгэлдээ хаваацаач. Хамгийн ихээр өгүүлэгдэж байгаа. Сая чиний тууг сонсохдоо миний сэтгэл бас нэг хүнийг маш их өгүүлсэн. Харин чиний сэтгэл Тэндээ ганцхан ээжигээ хараалаа. Дууллаа. Чука шогч. Чи энэ дууг баг өөрөө зохиосон, шүлгийг өөрөө бичсэн гэдэгт би бол 100% баг итгэлтэй байна. Өөрөө зохиосон ер нь би сонсож байгаа дуу. Энэ дуу гадаад дуултай тэгээд ерөнхийдөө аавын тухай дуу. Би ерөнхий утгыг нь агуулад Монгол өгрөгээр шүлгийн зохиосон. Тэгэхээр юу л да уран бүтээлч хүмүүсээ бол өөртөө байгаа зүйлээ өөрийнхөө хэлэх гэсэн зүйлээ дуугараа илэрхийлдэг. Өнөөдөр чи бол ээждээ зориулж баг дуусан байх. Тэгвэл чиний амьдралын баяр баясгал эсвэл энэ алхмыг хийх гэж байгаа хийхийг төгсөж байгаа бүх аавуудад энэ зүг бас зориулсан байх гэж би бодож байна. Үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Дээрээс нэг хэлэхэд чи өнөөдөр маш гоё харагдаж байна шүү. Маш гоё харагдаж. Битээр яжид бүр гоё харагдаж байгаа шүү. Баяраа шүүч. Яа босч алга ташхад хүрээ. Яа тийм болдгоо. Энэ мод ч харин жоохон хоолон дээр жоох юм тэглэх гээд нэг үү. Ер нь бол би нэг дуумаас хасаад нэг тэгдүүлтэй гэсэн. Ер нь жоо бас эвгүүтүүлэх чинь. Хоёулаа ч бол ижлэхэн овог нэртэй амьдаанууд юм байна. Амьдрал бас жоохон төстэй юм байна. Тийм учраас надад бол маш ойрхон байлаа. Ер нь чиний сая дуулж исэн, мэдэрч исэн мэдрэмжүүд ч. Ер нь бол маш гайхалтай байл. Надад бол амар таалагдлаа. Маш их сэтгэл шингэсэн. Үнэхээр гоё санагдлаа. Баярлалаа. Шүүгчтэйгээ. Би чиний хамгийн анхны тоглолтыг үзээд надад төрсэн хамгийн том мэдрэмж бол чи маш их гоё нандин мэдрэмжийг агуулж өөрийгөө илэрхийлдэг залуу. Тэгээд надад яг өнөөдөр бас яг тэрхүү мэдрэмж ахин төрлөө. Үнэхээр дууны агуулга чиний өөрийн сэтгэлийн байдал, сэтгэлийн эмоц тэр бүхэн маш их өргөн утга одоо агуулгадаж чи нийгэмд маш том мессежийг хүргэж чадсан болов уу гэж бодож байна энэ дуугаараа. Ээжтэй зориулсан гэдэг чинь надад бас маш их таалагдсан. За гайхалтай байлаа. Энэ хавар баг ус алдчихж байгаа юм шиг ээжээс нь илүү хөөсөн хүн байгаа. Уйхан сэтгэлд туйхан чимгээгч минь. Сэтгэлээ хэлнэ нулимсан баригч. Би баяр сайхан оролцогчийнхоо дууг сонсоод тархиараа ингээд гунигтай дуу юм шиг боловч зүрхээрээ би ягд ч баярлж ялаа. Яг тэгэхээр баяр сайханы түрүүчийн шатны үзүүлбэр дээр бол би миний хоёр мөрөн дээр нэг нь чөтгөр нэг нь бурхан суучаад энэ хүн сайн дуулуу муу дуулуу гэ хоёр нөхөр ингээ үзээдээс өнөөдөр бол хоёр мөрөн дээр маань хоёулан дээр бурхан суусан. Үнэхээр та өнөөдрийн үзүүлбэр бол таны үзүүлбэр үзүүлж чадлаа. Гайхамшигтай байлаа. Хүмүүс хамгийн гол нь дуучин үнийг чанга хашгирж хоолойны цар үзүүлэхээр л мундаг дуучин гэдэг. Үгүй юм аа. Баяр сайхны хувьд бол зүрхээр нь дуулж чаддаг дуучин. Магадгүй үгээрээ ч онцлог мундаг дуучин байх. Баярлалаа. Зүрхнээс гарсан ундрага амаараа дуусан шүү. Баярлалаа. Гоё байлаа. Би чамд нэг зүйл хэлье. Анд найз нөхдийн хувьд чсэн чуках баяртай нэгдэг. Чи гайхамшигтай сайн аав болоорой. Чадна тийм ээ? Дэмжээд өгөөрэй. За дуусаа. Баярлалаа. Шүүгчтэй баярлалаа.